Сэмэцэн манайхан Грэл дэргэн ирлээ. Ирлээ би. Ирлээ штэ би. За энэ удаагийн хамшлагаар яг юу ярих вэ юм? Хэрхэн залхуу байхаа болох вэ? Залхуурлаасаа хэрхэн салах вэ гэдэг талаар бичлэг хий гэж бодлоо. Би ер нь өөрийнхөө талаар болон тэрэн дээр үндэслэж надад үр дүнтэй байсан аргуудыгаа та нарт хуваалцаж байгаа шүү заяа. Тэгээ зарим нь та дээр бас айгу нөлөөлөхгүй байж магадгүй, нөлөөлчих магадгүй. Гэтэ туршаад үзүүлэх гэмгүй. Тийм. За яг ер нь би айгу залхуу төрлийн хүн байсан. Амар залхуу байсан. За 10 жилдээ баг ингээд гэтээ ингээд хичээл намаа бүр ингээд шүн хүртэл хийдэг байсан. Гэтээ ингээд шүн хүртэл ингээд бүгднийг дуусгах жунгуудлаа ингээд өдөржин унтдаг ч юм уу те. Ингээд хагас бүтэн сайнаар баг өдрийн мал шиг ингээд зүгээр үхэр шиг унтдаг байсан. Зүгээр маа ээж байж бүр ногоорцсон дураака гэж тэгдэг байсан аах. Босолдоо чи одоо гэл. Тэнгүүт нь би тэгэл босдог л байсан. Яг оюутан болоод ерөөхдөө бол нэгдүгээрт эрт босдог болсон. Яг л тчгүй тэгээд ингээд хагас бүтэн сайндаа ажил хийгээд өглөө босоод хүн ажил хийгээд ингээд яваад байхаар ингээд яалтчгүй ингээд хүний бие дасаа жоохон өглөө сэрдэг болчтой юм байлээ. Гэтэ ингээд өглөө сэрэх тусам эрт унтан заяа. Гэтэ заримдаа өглөө сэрсэн ч гэсэн эрт унтдаггүй үеуд байдаг л та. Яагаад гэвэл байгаа штэ. Чи ингээд толгой дотроо бодсон юмнуудаа ингэж гүйцээж амжуулж хийж чадаагүй болохоор дахиж чинь тэрийг чинь ингээд дахин ингээд давтуулаад одоо ингээд тэрийг хийх ёстой, уг нь тэрийг хийх ёстой байсан юм да гэд ингээд одоо даалд ухамсар чинь ингээд дахин давтагдуулаад одоо юу гэдэг энерги ялгаруулад байдаг. Тийм болохоор ингээд заримдаа ингээд унтаж чаддаггүй гэдгийг би ер нь ойлгосон. Тэгээ би ингээд заримдаа ингээд яадаг байхгүй юу? Ингээ өдөрт ингээд хитрхийг ингээд ачаалтай юмнууд ингээд бүгд ингээд биччихнэ нөтөн дээр. Тэнгүүтлээ ингээд талаас жоохон их мэхийн ингээд амжуулаад ингээд 4-5 юм үлдэчихээр ерөөсө тэрийгэ бодоод ч юм уу амжуулаагүй ч юм уу тийм юмнасоо болоод жоохон орой унтаад байдаг байсан юм бэлээ гэдгээ би сүлд ухаарсан заяа. Тэгэхээр ерөнхийдөө бол яг өөрийнхөө чадах хэмжээнд тохируулж одоо төлөвлөгөө гаргуул айгу зүгээр. Тэг хамгийн гол нь одоо төлөвлөгөө гаргахын ач тусна гэвэл би бол за оюутан за байхын 1-р курстой хойштой. Ерөөсө төлөвлөгөөгүй за хичээлдээ явж ирлээ, бусаж ирлээ, жоохон ингээ хоолундаа хийж идлээ, тэгээ ялхаад суулаа, юм үзлээ, тэгээл ингээ баг ингээ жоохон ингээ тэгэж явсаар байгаа жоохон ингээ бидалтуудаа дандаа тулгаж өгдөг байсан. Тийм. Тэгээ ингээ явандаа сурсан зүйлүүд маань гэвэл байгаа штэ яг ингээ маргааш болохоосоо өмнөх өдрийнх нь оройн ингээ бодож байгаа бүх юмнуудаа сайхан бичээд яг ингээ за маргааш өглөө босоод би гэхдээ амар ингээ детальчж бичдэг юм аа. За маргааш өглөө босоод ороо ураагаад, усаа уугаад, бактери уугаад, тэгээд нэг банан юм уу альма идээд, за тэгээд ингээд өмнөх оройнуудаа хувц сунраа бэлдсэн юм багалцсан байгаа. Тэрийг тэгээ авчин. Тэгээд хувцаа шууд өмсөөд юм өмсөөд нүүр амаа цэвэрлээд тэгээд тэгээд тэр хичээлдээ суун, энэ хичээлдээ суун. Тэгээд тэгснийхаа дараа тэр дундах завсраараа хоолоо идэн, ингэн, тэгэн гэж ерөөхдөө бол ер нь орой болчдөг заа юм. Тэг ингээд бүр бүгднийг шахуу яахгүй штэ дунд нь ингээд ялхаж хэвтэх ингээд зүгээр ингээд хийц хүрэх одоо тийм үеийг гаргаж өгчээж ерөөхдөө бол айгу үр бүтээлтэй байдаг юм шиг санагдсан. Тэгэхээр өмнөх өдөр нь төлөвлөгөөгөө гаргах нь айгу чухал. Ингээд маргааш өдөр нь одоо ингээд яг юу хийх үү, яах үү, ийх үү гэд ерөөс ингээд тухайн үедээ бодсоор адил ингээд бас амар цаг явчихдаг байхгүй юу. Тэг эсвэл ингээд яг хийх ёстой юмнаас өөр юм хийгээд ч юм уу айгүй ингээд тэгдэм. Тэг ингээд миний хувьд бол яг тэгдэг байхгүй юу. Тэг би ингээд заримдаа ингээд мартчихгоотлаа ёо яг ингээд санддаг байхгүй ёо би төлөвлөгөө гарах ёо за яг өнөөрөө бат гаргана гэл ингээд гаргадаг ч юм уу те. Ерөнхийдөө 1-р бол төлөвлөгөө гаргах байна. Тэгээд яг ингээд таарсан тохирсон хэмжээндээ төлөвлөгөө гаргах байгаа заяа. За одоо тэгээд ингээд чи ингээд дасгал эхлүүлж байгаа юу эхлүүлж байгаа, яаж байгаа, одоо ямар хичээлийнхаа зорилгод одоо хүрэх гээд байгаа, яг яах гээд байгаа, шинэ найзтай болох гээд байгаа юм уу, яах гээд байгаа эдэр гэдгээ бас ингээд зорилгоо тодорхойлох айгуу чухал. Тийм. Тэг ингээд дасгал хийж эхэлж байгаа бол тийм яг ингээд залхуу байлаасаа гарахын тулд хамгийн амархан арга бол зүгээр багаас эхэл. Зүгээр л багаас эхэл. За юм. Одоо би ингээд ийм сул цамц өмсөн болохоор миний ингээд хөөрхөн болчихгоод харагдахгүй л байна л та. Гэхдээ ингээд
юу би яла айгүй хөөрхөн болцсон заяа. Одоо миний мөр айгүй ингээ өргөн болцсон гэх юм уу. Тэгээд ингээд яг ийм болохын тулд яг би яг яасан бэ гингүүд анх бол ингээд амар их өөртөө ачаал нөгөө за 40 30 гиз татал. Тэгээ бүр нэг дор ингээд бүр ингээд багцлаад бүгд ингэ хийж ингүүд маргааш ингээд хамаг би хүндүр өвдөөд зовоод тэгээ ингээд маргааш нээж чадахгүй нөгөөдөр нээж чадахгүй нөгөөдрийн маргааш нээж чадахгүй ингээд зөөр анигдчихэж байгаа байхгүй. Тэ. Тэгээд ингээд яг би яг Atom Habit гэх тэр нөгөө нэг атомын одоо юу гэдэг монголоор ч мэдгүй л аль даа. Тэр номыг уншаад яг ухаарсан зүйл нь бол зүгээр ингээд багаас эхэл тэ. Яг ингээд багаас эхэлвэл ер нь бол дахиж ингээд хүн дээр хүлээж авахгүй заа. Одоо чи яг өдөрт за үнэхээр сунаж чадахгүй бол өдөрт за ганц л сунаагаад за ингээд 5 гид таталт хийгээд за өөр яа дээ 5 ингээд зүгээр суулт хийчихэл та зүгээр өглөө босоод за ингээд нёгийгээ гоё хийдэг болчвол те. За нэг ингээд хөлн дээр байдаг юм а гэхэд одоо өвдгөн дээрээ сунаж эхлэе л да тий. Яг ингээд 5 удаа өвдгөн дээрээ сунаагаад өдөрт өглөөдөө ингээд өдөр болгон 5 удаа гэж явчихсан 5 чинь бол айгүй хөнгөн болоо сүлдээ ингээд бүтэн бие яг зөв техниктэй сунаалт хийж чаддаг болдог ч юм уу тий. Би яг тэгж яг явсан. Тий. Айгүй үр дүнтэй юм байлээ. Тэгээ ягаад ч юм ингээд нэг гинт ингээд би өөрийнхөө ингээд нэг өвөл тий Австрал руу явж ирчээд тэгээ ягаад ч юм ингээд би өөртөө амар ингээд таалагдахгүй өөрөө өөрийгөө зэмлээд одоо body dysmorphia болоо одоо ингээд өөрийгөө харангуут ингээд нэг л өөрт чинь таалагдахгүй тий. Тэгээ ингээд дасгал хийж эхэлснээс хойш яг тэр нь гайгүй болсон гэхдээ тэр нь бол арилаагүй. Гэхдээ ингээд ерөөхдөө бол ингээд дасгал хийгээд эхлэхээр өөртөө бас ихтэй болж эхлэхийн хэрээр айгүй нэг тийм зөрөгтэй ч юм уу тий. Бааварлаг тий. Муур иш ойлоо бүр ишүүд болоод байгаа юм шүү би. Хамаа гэж. Нэ зүгээр гайхаж байгаа. Хүү шээ наа чи одоо юу вэ? Хүү гэдэг гэж. Гэтэ айгу гоё штэ. За юу ярьж илаа тий. Тэг ингээд ерөөхдөө залхуурах гэдэг зүйл бол зүгээр л ерөөхдөө юма ихлүүлэхгүй байгаагаас үүдээд ингээ юма ихлүүлж чадахгүй хойшин тавиад байгаагаас үүдээд ингээл байгаад байгаа нэг одоо юу гэдэг юм. Энэ бол зүгээр дадал зуршил биш заяа. Энэ бол зүгээр одоо донтолт гад одоо юу гэдэг донтцсон байна л гэсэн үг заяа. Тийм. Донтолттой айгуу төстэй заяа. Би бол тэгж л үгэн чинь. Айгуу ингээд амраал ингээд залхуураал байвал улам ингээл яагаал улам энергич яагаал. Гэтэ ингээд дасгал хийгээд ирэнгүүт байгаа штэ. Дасгал хийсэн нь дасгал хийхгүй байснаас илүү бага ядраадаг гэж боддоо. Тийм. Одоо ингээд дасгал хийхгүй зүгээр ингээд ялхаагаад хэвтэж байгаа чи надаас илүү их ядарч байгаа. Тийм болохоор дасгал хийл гэж хэлээ да. Тийм. За тэгээд одоо нэгт юу байсан бэ гэхээр таны төлөвлөгөө гаргах. Тэгээд таарсан төлөвлөгөө гаргах. Хоёр талаараа ер нь багаас эхлээд ингээд өөртөө ингээд ачаал өгөхгүй байвал айгүй зүгээр заяа. Тэгээд гуравт гэвэл тийм залхуурах гэдэг зүйл бол ерөөхдөө бас зориггүй байгаагийн шинж. Ерөөсөө хийх юм нь байхгүй. Хийх ёстой юм нь гарч ирэхгүй. Айгу урсгалаараа явдаг хүмүүсийн нэг нийтлэг зан гэж би боддог заяа. Тэгээ ингээд айгу урсгалаараа явдаг хүмүүс бол зүгээр за ингэ болчих байлгүй дээ. За тэгээ болчих байлгүй дээ. За хингээл яаж хийж байгаа бочих эсвэл хин нэгэн гараад над миний өмнөөс хийгээд өгчих бэлгүй дээ гэсэн тийм хүмүүс байд штэ. Тийм хүн бити байгаарай. Босод хүмүүст жоохон муухай бодогддог шүү. За ерөнхийдөө одоо өнөөдрийнхөө бичлэгээр бол ийм шүү юм ярьлаа. Тэгээд та нарт таалагдсан бол тэгээд дараагийн бичлэг хүртэл хүлээж байгаарай. Тэгээд би алга болъё гэж алга болдгоо шүү. Албаар биш штэ. Надад сэтгэл байдаг. Би та нартай чамтайгаан уулзах сэтгэл байдаг. Та нартайгаан уулзах сэтгэл байдаг. Данчтэй миний сэтгэл хагарсан юм болохоор уй гашуудан өрөөнийхөө болонд сууж байгаа юм аа. Хөөе дагаасан. За тэгээд дараачихан бишлэг хүлээ төр баяртай
Bye.